тийш. Анга. Монгол Сэрэл баг. Андуул. Үүсгэй. Сайн байцгаана үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр Монгол цэргийн өдөр зэсэг төвчмөн үүсгэн байгуулагдсны түүхт 105 жилээ тохиож байна. Ингээ Монголынхаа бүх эрчүүдтэй цэргийн баярын мэндийг хүргье. За мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон. 326 дугаар ангийг бид зорин ирсэн байна. Мэдээж нэвтрүүлэг их сонирхолтой өөрнөх болно. Гинтийн бэлгээр дүүрэн байх болно. Ингээд мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамт ээж цэргийн баярын дугаарыг маань тухлан үзээрэй. Зэрэг дундаа Эргэмд дөрөндөөд англиар нэрлэн жигсэн. Англи журхан дөрөвднөх. Эргэмдтэй амрыг ирээ. Бол. Жагсаалын алгаагаар. Адав сандруудаар Сандруудын оронд таваалхам зайтай. Штаб чигээрээ устан баруун тийш. Эрг. Баруун тийш зэрсэж. Жагсаалын алгаагаар алгаад. Марш.
За мөрөдлөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид зэвсэг төвчний 326 дугаар ангийг зорин ирсэн байгаа. За тэгэхээр юун төрөнд цэргүүттэйгээ бас сайхан хаварч гинэ үү гэд мэдлээ. За эхний яриагаа бас цэргийн зарлан авахаас хавлаад ямар сэтгэл төрж исэн тэндээс бас яриагаа эхлүүлээ тий. Би зарлага өөрөө очиж авсан. За. Тэгээ яг аав дээр нөгөө гадаа гашаагаа анслаажсэн. Манай нөгөө юуны багийн хүн ирээд тэгээд одоо ингээ гашаагаа ингээ яагараа гэж хэлж ирсэн. Тэгээ би очиад яагаад би одоо ингээ 18 мөрс юм ингээ зарлан маань ирдгөө гэдгсэн чинь өө тийм уг нь чиний нэр орсол явах хэрэгтэй да. За их чинь өөрөө яваад аваад иргээд өөрөө очиж гойж авч ирсэн. Тэгэл зарлангаа аваад эмээ энтертэйсэн чи өөрөө айгүй их баярлалаа. Эмээ би одоо ингээ цэргүүн боллоо гэсэн. Миний одоо чадах юм болоо тэгэл айгүй тэгжсэн. Тэгэл аавгаас наваа багаас цэрэгт явуулна гэдэг дэгсэн болгоод нэг цэргийнх бас нэг айгаад жоохон байгаа. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Нэг зарлал ирнэхээс нэг айгаад исэн юм байхгүй. Айгүй их баярлж ирсэн да тэр үедээ. Өөрөө очиж авсан болохоор айгүй тийм жаргалтай байсан. Угаас цэрэгт явна гэдэг нь ижжээс болохоор тэгээд хувь тавилантайгаа эвлэрээ гэдэг шиг. эвлэрэл. Угаасаа өөрөө явах хүсэлтэй сонирхолтой үрж ирсэн. Тэгээ өн зэрэг аль. Гэрийнхэн ч гэсэндээ. Тэгээ дэмжсэн. Зэрэгт явна гэж бодохоор тэгэл гоё байсан тий. Аав ээж дэмжээл зэрэгт нэг жилээ зэрэгдэг яваад иргээл тэгэл дэмжээл ирсэн дээ. Цэрэгт анх ирээд одоо хөлгараа нийлүүлэх, за цэргийн хувцсандаа дасах гэдэл одоо ажлууд эхлэн штэ тий. Анх цэрэгт ирсэн сэтгэл ямар байсан? Анх удаа бол яалч нэг тийм эвгүй нэг тасахгүй бүгдээр ингээд нэг нэгээс харж байгааг царайд энчээрээ бүгдээр би нөгөө таньж байгаа. Тэгээ энчээрээ бүгдээр би биенийх үсийг усч өгвөл. Засч өгвөл. Тэгэхэд бол нэг айгүй тийм нэг сонин гэх юм уу, гоё гэх юм уу тийм дэр төржсэн. Чиний хувьд ямар байсан? Цэргийн анх хувцас өмсөхөөс хавуулаад. Би ч өөрөө бас нэг юм дөрөв төвтөсөнд амар дуртай байсан. Хамгийн түрүүд бид нар ирээд энд ингээд ороод ирсэн чи юу ч байхгүй юм чи. Ингээ хідэн дарга нар тэгэл өөр цэргүүд байхгүй. Амар эвгүй байгаа ч чи. Ерөөсөл яг яаж байгаа болоо гэл. Тэгсэн чи нөгөө бүх цэргүүд халаа явуулсан. Зөвхөн бид нэр төрүүлж ирж байгаа нөө цэргүүдээс. Тэгэл оройн ирчээ байж байгаа л үдэ чи амра маргааш өглөөнд босор. За маргааш ингээл бүгд гараалж гисаал нөгөө дархны эдэн цэргүүд чи бүгд ирсэн. За хувцснураа авна гэл. Тэгээ бүгд ч бол хувцснураа аваад яг биэндээ тааруулаад өмсөөл. За ингээл өөрийгөө төлөнд дарахаар гоё юм чи. За ингээд зэрэгээ болчихж байгаа бах та гэл эвгүй чивши гоё чивши тэгэл ер нь нэг өдөр тэгэл бүгд 90 овцоо авцсан нэг мэдгэдэл чигдэрсэн тангараг орох гэж зогсчихсан да. Тэгээ алхаа гişээ би өөр 2 жил зэрэгцлийн дөөл тэмцээнд орж ирсэн болохоор бас гайгүй жигдэрсэн байсан. За өглөө басахад ямар дуунаар хамгийн анх сэрж байна? Сэрээ их үе яхлаа. Анх бол бүгдээрээ гэдэг сэрээд командор бүгдээрээ сэржсэн дархны төрөл ингээл хэдэн секундэд босож одоо хувцас өмс. Анх ирэхэд бол яг тийм секунд бүгэ заагаагүй бид угаасаа цэргийн албан дасах сургалт гээд бүгдээрээ тийм сургалтанд амрагдаад нэг амар яарж байгаагүй. Одоо бол бүгдээрээ сэрээд командор бол бүгдээрээ тэр дороо сэрээд тэр дороо босоод хувцааг яас өмсдөг байсан. Тэр ингээл өдөр болгон захны даваа гэдэг юм сөйлөөл анх бол хэцүү штэ тэгэл яаж мэдгүй гар ороо хатгаал зүүн мөгөөрээ тэгэл өөрөөсөө сайн юм ойж үзэг өдөр чи нэр мөрнээс авахгүй ингээл бүгдийг өөрөөсөө штэ. Энэ лого могоо гэдэг ангийн лого могоо бүгдийг л өөрөөсөө өдөр болгон захны даваагаа орой болгон сэлж ирснээс хойш. Тэгээ бас тэгээ орой болгоноос гутлаад тослно. Гутлыг ер нь гоё өмсөх гэж хин гоё энэ хин муухай ер нь бараг жоохон темхүү жоохон өрсөлдөө явчихдаг. Цаг норомтой хоолунданд ороод сэрээл тэгэл цаг баримталч суурах тэгэл тэсвэр төвчээр хатуужл тэгэл суух. Өглөө 6:30 цаг срээд гэдэг команд орсон. Тэгээ 5 минутын дараа яг гараач гисэн. Тэгээд 0 орчоод орж ирж нүүр гараа угачаад орд ирээд татчаад тэгээд хоолнд орно. Тэгээд өглөөдөө анги нэгтчихэд анги нэгтэн тэгээд тэрний дараа нь хуваарьт ажлууд хийн. Тэгээ өдөр 13 цагаас хоолнд орно. Хуваарьт ажил гэхэлэр юу хөө? Хуваарьт ажил гээл байрны цэвэрлэгээ үйлчлэгээ тэгээд жагсаалын бэлтгэл гээл. Ер нь яг тэр үедээ ямар хуваарьтай байна тэр үзүүлээ тэр өдөртэйгээ явна гэсэн. Зөндөө олон сургалт ордог. Амралт өдрөөр гитарын сургалт, монгол бичиг, англи хэл тэндэл бүгд цагийн өөр гаргаад өгсөн. Яг одоо өдөр тэдээс Сонгоод сурах уугүй юу? Тэгээ өөрсдөө хүртлээр ингээд сонгож даарц, волейбол гэд бүгд байгаа. Тэгээ яг тэдээс хэдэн цагийн оронд тэр сургалттай, тэдээс хэдэн цагийн тэр сургалттай тэрэндээ ороорой гэж тавьчих. Зенитийн 326 дугаар анги гэхэлэр одоо бусд ангиас ялгаатай буудлаа бас хийдэг гэсэн шүү дээ таад чи тий. Тэр талаасаа тий. Цэргийг агаараас хамгаалах анги гэж явдаг. Одоо бид нар чи кино минандаар л үздэг шүү дээ. Нөгөө том их боош буугаар буудаад гэдэг. Яг тэрийг бол хийх үү дадлага. Тийм яг тэр дадлагыг бол гэрийн гаралтаараа. Би бол айгүй тийм бондор
Бүр амар таран хүн байсан байхгүй. Тэгээ зэрэг тэгээд би одоо 87 намтай амар ирээд баг Би лайв болсон шүү. ирээд баг 20-д гэх юм байсан. Тэгээд зэрэг бол миний бодлоор айгууд дэжгөө санагдчаа. Гэрээ хэр санаж байна? Эхний 2 сар бол жоохон цаасан. Одоо л зэрэгтэй тасаад гайг болсон. Тэр гэрийнхнээ лав ээж дүүнэрээ гал нэр санжинда. Би ч зэрэг тэрхээс нэлээ бүтэхгүй хөөд. Нэлээ хэрэгтэй хөтөрдөг. Энэ дээрээ жин бол засарч байгаа л гэж бодож байгаа. Таагс бүтэн цайнд утсагж байгаа. Тэгээд уцаа аваад хамгийн түрүүнд ээжтэй ярьж байгаа. Анх карантин хугацаанд манайхан ингэ яадаг гэсэн. 7 хоногт нэг удаа уцаар тэгээд дараагийн 7 хоногт видео колоор ярьдаг гэсэн. Тэгэхэд бас айгүй хамаагүй дээр хамтгээд хамаагүй нэг юм арай дээр болчихсон. Тэрнээс хойш тэгэл ер нь татсан да тэл зэрэг ингэдэг. 45 хоногт бол нэлээ амар ер нь бол нэлээ ачаалттай байсан. Гүйлт гимнастик ер нь бол нэлээ хийдэг гэсэн. Тангараг дээр кар гэрэх хэрцээс өөлж мэлээ. Ойсноо чек. Аа би бол байсан. Ааха, ямар хэцүү бэ энэ зэрэг гэдэг гэж ойлгосон. Яа. Гүд мэдгүй зүгээр ээжийг хараад амар байсан. Манай аав тэгээ дүүнэр ирж чадаагүй байсан. Дүүнэр ханаад аав аав юу гэж дүүнэрийг хараад болсон. Тэгэл ээж ирсэн. Ээжийг хараад амар өөл нүдэнд нөлөөс хэлэг нэлтгэл. Тэгэл өөл халгүй ч тэгэрч байгаа. Тэгэж нэгээс. Эхний 2 өдрөл би шовтон гэрээ зүйдлээ л дээ. Өөр яг 2 өдөр дараа л зүйдлээ. 2 дүүгээ зүйдлээ. Айгүй их тийм өглөө ингээ босоод ирэх ингээ нөлөөсөлс гарцсан. Би тэгээ хэлэхгүй ш тэгээ муугүй гээл яа би ч нэг айгүй хөөлөхгүй хөхтэйсэн байхгүй. Тийм тэгээ төлөхгүй димитээ ингээл ярингууд дими нэг хоолой сайн зангираал тэгээл дагаад болчихно. Тэгээ би яг нөгөө 7 өнөөр нөгөө видео кол хийлэгдээс. Тэгээ хамгийн ихний одоо нэг ээжтэй яриад цаанаас хоолой зангираал ээж гэл тэгэл хоолой зангираал яг даслага дараа нөлөөс гаждаг. Уйлаа. Тэгс чи манай дивизион штабын дараа нэг ингэртэй наас чи ч одоо ир юм гэж юу гэж уйлаад байгаа. Ахад ээж рүүгээ яри. Тэгээ нэг ээжд би уйлсан гэдэг мэддэгдүүлээгөө. Тэгээ дараа би ээж дүүлсэн гэдэг мэддэгдүүлээгөө. За зүгээр ээж ахад нэг яриад тах гэд. Тэгж хэлжээс. Ээж чи уйлаад байгаа. Гөө гэж би уйлаагүй гэл. Айгүй тийм нэг уйлсан гэдэг мэддэгдүүлээгөө. Тийм айгүй тийм нэг дасгалаанагтал нэг надад л яг хэцүү байсан. Хэрхнийгээ санал бүх юм нөгөө командаар байсан болонгод би ч нөгөө тийм ард дахтаа бол команд гэхгүй тэгэл нэг хөвчүүн тийм нөхөрөөс. Тэгэл энд ирээл бүх ингээл дарга нар ингээ командлал бүх яг дарга нар ямар үүрэгтэй тэрийг мэдээл айгуу тийм хэцүү санагдчихсан. Одоо л тэгээ бүх юмд нь дасаад одоо гоё л. Ээж аавыгаа хэр сансан байна? Энд бас их жахан сансан царай дарагдаад гарчаа. Их санаж байсан. За хэнийг нийлээ сансан гэрийнхнаасаа? Ээжигээ л их сансан. Ээжигээ л сансан. Ааха. Ээжигээ. Цэрд явахт нь магадгүй ээж нь юу захиж явуулсан? Юу гэж хэлсэн? Тэгэл албаасан хаагаал ирээрээ. Тэгэл. Манайх ч бас нөгөө өвлжөө нөгөөд явчихгоотой заримдаа бас сүлжээг болчихно. Тэгэл. Нилээ халаас ирсэн байсан шүү дээ. Хөвсгөлийн 90 жилийн өмнө. За. За сүүл хизээ холбогдсон гэрийнх нь. Өчгөл тэр ирсэн. Оо за өвлжөө гайгүй. Тий, өвлжөө юу гайгүй. Ээж автаг яруу. Тий, ээж автаг. За. Тэгэл. Эргэж ирнэ энэ хоёрдоо. Аав ээж ирч чадахгүй бах. Манай агаа инээл яа. Аав ээж нөгөө хоёлохноо болохоор. Энэ чихрийн өдөр үлээ. 1000 гаруй гэл. Оо бүр холон тий. За тэгвэл чи эргэлт дээр ээж аавыгаа хүлээх хэрэггүй тийм ээ. За бостангаас нь эргэлт ирж гинөө яаж вэ? Гэрийнхнаас нь. Тангарын баяраар маань дүүг дагуулад иржсэн. Тэгэхэд бол нэг тийм аюу гоё яг анх ингээл амьдарч байгаа газар ээжтэй танилцуулаад орнд энэ ч орж ирэл. Тэгэл маань хамгийн жоохон дүү нөгөө жоо гарантай ойтой. Хурж ирчээл хурж мөттэй танаатай уяагаад ингээл хурж ирээ надад наалдаал. Тэгэхэд бол аюу гоё санагдчихсан. Ер нь бид яг доороо 3 төрсөн дүүтэй. 3 том маань гуруулаа хурж ирээ наалдаал. Тэгэхэд бол аюу нэг тийм гоё мэдэрч авч ирсэн. Өмнө нь бол нэг тийм мэдрэмж авч үзег. Ер нь дэлгэхдээ ээжигээ сансан л гин аавыгаа сансан хүн байна уу? Байна гинэ. За. Тийм нэг аав нэг ир хүмүүс чинь тийм нэг ноён нураатай. Тэгэл яг зэрэг тэрэ тангараг өргөөл аавыг хайгаал байсан. Аав ирэл уйлдах. Миний өстө гой зэрэг болжээ гэл. Тэгээ би нэг аавыг уйлж хараг болонгод дагуу уйлдах. Тэг яг ингэдэг нөгөө сэтгэл тоногсны гэж үү. Тэрнтэй адилхан тэгээ гиег одоо зүрхэн зэрэг
Энийг хараад аав ээж хоёртой хайртай шүү гэж хэлээ. Та хоёроо зөндөөх урлуулчихсан бол тэнэг үг өөжлөөрэ хүн та хоёртой зөндөөх хайртай шүү. Халагта та хоёроо зөндөөх жарганаа ба. Эхний 4-5 хоног гэрээ санснаас аав ээжигээ санс. Дүүнрээ аягүй санс. Ээс тэрнээс хойш он жавтайгаа найзуудтайгаа дундаа ороо сайндж муудаад аягүй гоё ирсэн. Одоо ч тийм байхгүй аягүй гоё. За мэдээж цэргийн албанд татагдаж ирээд цэрэгт ингээд цэргийн амьдралаар амьдраад ирэхээр бас их орныхоо бахархах ингээд их нороо бахархах цэргийн албаараа бахархах гэдэг ингээд олон зүйл байгаа шүү дээ тий. Дэвсэг гэдэг зүйлдээ ерөөс ингээд харьцаж барьж үзээгүй анх барьж үзээл анх буудлаганд явна гээл. Тэгээ буудж үзэх юм байна энэнгүүр гээл. Ерөөс тийм юм төхөм чинь тийм ерөөс зүгээр зураг мураг харж л байсан бол тоглоом моглоомор тоглоо нэг. Тэгээ өөрөө биеэр ингээд амдаараа бариад үзэх чинь бас эвгүй байгаа юм шүү дээ. Тэгэл дараа нартайгаа заалгаал дараа нараа за ингэж ийн гээл буудлага юм заагаал ингээл дадлага сургалт хийж байгаа л. Тэгээ буудлага бодоор очиод буудлага хийсэн. Тэгээ эхлээл асаа сонсгод чочоод жоохон зочиж мөчгөөл тийм мангар чангацаад удаа. Тэгээ сүүлдээ баг тэрлээ тасч байгаа юм дөө тэр дундаа. Тэр л ер нь хамгийн гоё нь тэрлээсэн та. Буудж үзэх л байсан. Миний хувьд бол цэргийн алд нарыг ялж байгаа тэр буудж үзэх бол бидний хувьд бол хамгийн гоё мэдрэмж байсан. Яг хамгийн их тэр бооны яг чанга чамайг сонсоход бол бүгдээрээ цочоол. Ялж үл ялчигт өгнөөл. Нэг тийм ингээ цаасаа гэдэг нэг арай өөр мэдрэмж. Монгол ганц нөө зэнэттэй явдлын нөгөө агаарын тусгай хамгаалах ганц том хороо гэж байдаг явдаг. Бусад ангууд зөв нэг агаарын тусгай хамгаалах нэг ганц хоёр батарейдаг бол манайхан тийм том анги агаарын тусгай хамгаалах салбар. Тийм том салбар. 6 цэрэг нэг баг болж нэг бунд том бунд дээр ажилладаг. Агаарын тусгай цэрэг хамгаална гэсэн шүү дээ. Том нөө онгоцнуудыг сөнөөх тийм ер нь тийм. Тэгээд 6 хүний ер нь нэг нь л байхгүй болох юм бол тэр 6-ноос нэг нь байх болох юм тэгээ байгаа онох шүү дээ. Тэгээд шөнийн буудлага гэж ярьсан сая. Шөнийн буудлага гэрэл цумаар бууддаг. Яг ингээл байгаа онох юм бол гэрлэн цацарч идэг. Онохгүй бол тэгэл гэрлэн ингээл нисэл очиж цаашаа. Их гоё харагддаг юм лээ. Бид нэр зураг бичлэг зөндөө үзүүлсэн.
За үзэгчдээ мөрөөдлөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид зэвсэг төвчний 326 дахь анги дээр ирсэн нэвтрүүлгээ бэлтэж байгаа. За манай сюрприз маань яг одоо эхлэх гэж байна. За сая цэргүүдтэйгээ ярилцлага хийгээд ээж аавын сансан сэтгэлийг сая авсан та бүхэн харсан бах. Тэгээд нэг цэргийн маань ээж нь ирсэн гал тогоонд хоол бэлтэж байгаа. Тэгэхээр Хөвсгөл аймгийн Эренчил төмсөн бас хүүгээ зорж ирсэн. Мэдээж хүүдээ өөрийнхөө гарын цай, гарын хоолыг хийж өгч байгаа. Тэгэхээр цэрэг маань мэдээж ээжийн гарын хоол цайг идэнэ. Тэгээд ээжигээ таних нь үгүй юу гэдгийг бас хүлээлттэй миний хувьд ч гэсэн хүлээлттэй үзэгч та бүхэн ч гэсэндээ тэсэн ядан тэр агшныг хүлээгээрээ ингээд орж бүгдээрээ ээжтэйгээ танилцъя мэдээж холоос хүүдээ гарынхаа хоол цайг хийх гээд ирсэн байгаа. За сайн байна уу? Аль хэдийн ирсэн хоолоо гээд хэлсэн үү та? За сайн явж ирвэ та? Сайн явж ирсэн. За хэд хоног яв их холоос ирлээ те? Тэгсэн 2 өдөр яваад ирсэн. 2 өдөр яваад. За хүүтэйгээ уулзах гээд их догдолж ирсэн баг те? Догдолж ирсэн. За хүүгээ хэр санав? Оо яах вэ тэгэл. Сансан. За магадгүй хүүгээ цэрэгт өдөгт нь ээжийн гарын хоол цайгаа хийж өгсөн баг тийм ямар хоол цай хийж өгсөн? Бас л 100 дуртай 100 гал хийж өгсөн. За цэрэгт явахт нь хүүдээ юу захиж хэлв та? Ой халбаа сайн хаагаад ирээрээ тэгээ галуу та. За гэрээс нь хин ирсэн байна? Гэрээс би ганцаараа л ирсэн. За ойртой хүүтэйгээ хизээ уцаар холбогдож ярьсан. Ойр дээр дэвтүүлэг ярьсан. Дахиж энэ ойр дээр огт яраагүй. За юу гэж энэ хүн? Гүй автаа сайн байгаа л гээд тэгэл ярьж байсан. За ээжийн хувьд бас цэрэгт хүүгээ явуулчаа санаа зовж исэн юм юу вэ? Нэгч тийм санаа зовсон ч юм байх. Анхан яваад ирсэн болохоо тэгээ зүгээр яваад ирдэг гээд ирдэ санаа зовсон юм уу гаас. За хүн ээжийн гарын ямар хоолнд дуртай вэ? Цуун хоол гэж байна тэгэл. Бүх юм бэлдээд ирсэн байна уу та? Бэлдээд ирсэн. За одоо хурлаа хийх юм уу? Хурлаа хийх. За тэгэж ээжийн гарын хоолоор бид хүүн таних болоо гэж одоо мэдээж үзэж байгаа. Та юу гэж бодож байна? Одоо харин мэдэхгүй тэр ээж ирсэн гэж ухаанд нь аггүй бишээ тэгээ одоо тань тийм үү яа тийм мэдэхгүй. Ээжийн гарын хоолоор таних болоо? Харин одоо яа би ч их сайн мэдэхгүй байна. Гарын цайг бас уугаад яах вэ? Юу гэж бодож байна? Хүн яаж хүлээж аавна гэж бодож байна? Ээжийн цай ашигла гэж бодохгүй шүү дээ бодвол анаа манаа ирцгээд юм болбоо ээж ирсэн ч гэж бодохгүй л байгаа байх. Албаа хаагаад тэгээд яаж юу болж байна? Нэ тэрэг гээл тэгээд. Гэрээ санаж гин үү? Хоолндоо хэр байна гин? Гой тийм юм энэ тийм асуудаг шүү дээ. Багчуулаас итгэл яа тэгэж хоол унд ямар байна энэ тийм юм асуухгүй. Асуухгүй. Ааха. Нэг гоё харагдаад байна. За энийг би баг хүн таньж магадгүй шүү нэ тий. Тийм ээ талхаараа таних байх. Таньж магадгүй юу? За ер нь бол байнга гэртээ та талах байдаг уу? Байнган барьдаг. Тэгээд хөрөнгөөр зуураад барьж ирсэн. За. Тэгвэл алдартай талхаа зүсээ тий. Тий. Таньж магадгүй юм байна. Цэрэгт яг уу талхаа ирдэг ч гэсэндээ тий. Гэрийн талхаж өөр байх биш. Ээжийг. Тий. Аав нь гэртээ үлдсэн үү? Аав нь гэртээ үлдсэн. Тангарын баяр дээр нь та ирж амжсан уу? Ирээгүй ягаа яагаад бид хоёр нөө хоол нөгөөд явуулсан болохоор ирж амжаагүй гэртээ хоёулах нь болохоор. Цэрэгт явснаас нь хойш хүүтэйгээ одоо анх удаа эргэлтээр ирж амжаагүй тангарын баяр дээр нэрэг болохоор тий. Энэ анирсан шүү үсээс. Мэхэр хийсэн. Энэ бол зүгээр дан болохоор үзүм хийгээл хийсэн. Мөрөөдлийн нэвтрүүлэгт орох нэ гэдэг. За энэ мэдээг сонсоод яаж хэлээд байсан? Эрдэх баярлаж байсан тогтолж. Тэгээд ирж амжих уу яах уу чи тэлээ гэсэн. Очи одоо тэгээд очи гээл. Аашаа тэгээд ирсэн.
За хоёлаа ямарчсан цай угаад хэсэг яриа өрнүүлээ те. Гэрийнхэн ямар хоолыг санаж байна? Цөөнл манайх бол данд хороо хоол идэг. Тэгэл тий. Цэрэг талдаан шил яагаад тий. Аа. Цөөн гал санаж байна уу? Тий, цөөн гал. Цөөн хамгийн сүүлд цэрэгт явахт чинь ээж нь ямар хоол хийж өгсөн? Хамгийн сүүл бас цөөн л би өөрөө нэг дуртай болохоор тэгэл миний дуртай бол цөөн. Аа ингэ гэдэг лээ, ээж нь ингэ гэдэг лээ. Манай аав ням хүү ээж маань нэрэг. Тий. За нэг сайхан цай уудаг тий. Давсгуудаа цай шүү тий. Танай нутаг ямар цай уудаг вэ? Давстай цай уудаг. Манай хужиртай цай. Хужиртай юу? Тий. Хужиртай цай. За цагаан эдэнэс. За. Тоосноос. За энэ сайхан барьсан талхнаас ид. За ээж нь өөр ямар хоол сайн хийдэг үү? Манай ээж тэгэл хоол олгоно л. Аа. Энэ цэргийн татлах юуны татлах бол бас сонирн байж магадгүй гэж бодож шүү дээ. Бид нарт бол сонирн байна. За татлах идэл та. Гэртээ борцог татлах хийн үз танах. Тий хий. Манайх тэг малчаал. Аа. Тий. Талхаа барьдаг уу? Тий талхаа барина. Аа. Ямар амттай юм бэ? Тань цэргийн татлаж өөртөө барьдаг бах тий? Тий. Өөрснөө цаанаасаа барьж өгнө. Баг хүн таньж магадгүй шүү нэ тий. Харин тийм ээ талхаараа таних байх. Таньж магадгүй юу? За ер нь бол байнга гэртээ та талах барьдаг уу? Байнган барьдаг. Тэгээд хөрөнгөөр зуураад барьж ирсэн. За. За. Цааны амт ямар байна? Гоё нөө. Гоё нөө. Тий. За. Цэргийн албанд ирсэн хүн те одоо нэг цэргийн албаараа бахархаж байгаа. За аав ээжтэй тэр талаараа юу гэж ярьж байна? Аав ээжтэй бол тэгэл гоё л ярьж байгаа. Тий. Аав ээж мундаг байна гээл тэгэл. Яриал. Тэгжлээ. За юу гэж асууж чинь гэрээ санаж байна уу? Хоол нь ямар байна? Ямар байна? Тэгэл асуучлаа. За ишээ эхлээд өгөрөө. Тэгэл дасж яана уу? Ирээл яаж юм дасж яана уу? Ямар байна гээл тэгэж л асууж байна. Даажгүй бол гээл. Ээж бол хамгийн түрүүнд тэгж асуусан баха. Хоолндоо цадж гэнэ үү гэж асуусан баха. Тэгсэн үү? Цадж гэн тий. Асууж байсан тий. Хиндээ бол өсөндөө тий. Яг яаж яах тэр бол өсч. Яг 90 даруйдаа нэг тань бол яаж асан тэгэл. За амтхан дүү. За амтхан хоол айдээ. Давс мавсан гайгүй нөө. Тий. Ээж чинь цөөнгаас ялгаатай нь юу вэ? Ээжийн цөөнгээс ялгаатай. Бараг угны ялгаатай юм байхгүй гоё. Гоё. Яа тий. Ээжийн цөөнгээс ялгаагүй нэ. Йой, цайнд нь гарч байна. Йой. За. Эргээд тартаа.
хаалт цай гэдэг ямар вэ? Бодсноо ээжийн цай байна гэж. Йоо. Ээжийн цай ирээдүйн гарын цайг чанаачин гарын цайвангаа хийгээд энэ чи ирээд танаа цэргийн галтгоон хүүдээ гарын хаваал цай хийж өглөө. Тэгэхээр гоё мэдрэмж авч байгаа. Ээжийн хувьд ч гэсэндээ сайхан мэдрэмж авч байгаа. Сайхан байна уу? Өдөрж. Удаа муулаа хийж байгаа. За тоолоо. Их сансан юм шүү дээ ээжигээ. Одоо. Ээж нь ч гэсэндээ Зүгэл тэр яриулахгүй байсан. Гадар ажиллаа хийж байгаа гэл тэгэл ярьсан. Ярьж чадахгүй. өчтөр ярьсан ч тэгсэн аав. Тий гадар ажиллаа хийж байгаа гэхэд. Өчтөр ярих гэсэн. Минь төргөж чадаагүй. Мартин энэ минь гэсэн чинь. Тэгэхээр чадаагүй. Энэ үйл ажиллагааг сонсчод бүр аль дээрээс бүр сонсчод айгүй их дагталж хүлээж исэн. Өөрөө аргатай байгаа биш л тогтлоод байсан. Ээжтэйгээ ястай адилхан юм биш үү? Жохон ирсэнс жохон турсан юм уу би хас хэвээрээ л анда хөөн. Жахан турсан юм байна. Чи гэхдээ цай угаад анзаарсан уу? Нэг цай. Угны хасан тэгтээ адилхан хасан тэгэл. Хоолн ч гэсэндээ би асуугаалсан тэгээ ээжийн цайвангаас гэдэлсэн. Тэгэхэд авт анзаараагүй юу? Тоохоо таньчраач. Үгээр амтлахыг танаагүй юу? Амтл үнэн амар өөрөөс. Ааруул харин сая яасан хэдэн нэг авчиртаа харуулт амар тэгэл. Ингэж сэрдэ төсөөл байсангүй амар. Хошоо эргээд хардаа хэзнүүдэндээ итгээгүй тий. Өөргөө халъя. Амар. Шоклсан. Хана цаа чих өрмөцсөн биш надад авсгүй гэж байна. Манай ээжийн цай уг нь бүр гоё өөр өгөх тэгэл. Тань чадсан. Ширээн дээр хүлээх хараад. Уг нь нүмэн л өстэй тэгэл. Хараад байсан чинь таарсан ч юм уу байна уу? Талхмал. Сэргийн ангийн талхнаас өөр байна уу ямар вэ? Төсөөлөөгүй байсан бол хашаал өөр. Танихд авах гэж уучаас. Талхаа бүр таних юм аа гэж бодлоо. Хооцоо Тэгтээ надад ирсэн гэж акана манай нанаа нэр ирсэн босгол гэж бодгол байх гэж уучаа. Ядаж талхаараа таних байгаа л гэж бодсон тий. Ямар ч байсан би тэгэд амжилттай ногдож та хэдийгээ баярлуулж чадлаа. Тэгээд энэ амьдралд нь хизээч мартагдахааргүй энэ сайхан агш найг та өөртөө дурсаж яваарай. Тэгээд энэ гой цэргийн албаа бас нэр төртөөгөөр хаагаарай. Ээж ч гэсэндээ тэгээ бас сэтгэлэнд ицсэн бах тий. Харин тий. Уулын даттаа уулгүй бол гэсэн уулзах юм байна. За Тэмүүжин маань цэргийн ангидаа бас нилээ барилддаг амжилт гаргасан ийм цэрэг байгаа юм байна шүү дээ тий. Дэлгэрэнгүй зулгаамлгаа аваад цагаан танилцаа ярилцаад ирсэн. Барилддаг агаад ер нь их сэргэлэн цовоо. Маршин салаандаа орцсон. Тэгэхээр өөрийгөө нээгээд чаашлаад явж байна. Тэгээд дээр бас над дээр нэг ирсэн. Цааг би одоо маршигаан салаанаас гарчмаар байна. Гэт нэг ирж ийсэн. Яасан бэ чи юу болсон бэ гэсэн чинь би одоо халагдаад барилднаа. Барилдахаар би жоо маршд бүүгээд хар жоо тураад байна. Гэсэн нэг дэмэрхүү юм яриад. Манай хүчин тэгээд тангаргийн баяраар бас барилдаад тангаргийнхаа баярын барилдаанд төрүүлсэн. Дараад нь нөгөө залуу хөгчүүдийн барилдаанд бүх нөгөө Монгол хөхөө өргөнд очиж барилдсан. Тийшээ бас явуулж барилдуулт юм байна тий. Босох яаж босхоос нахгүй лаа тэгэл ийм байдлыг найдчаад хөлөлөх гар нь хологчуу
Тэгэл нэгдэн анхаарал тавиал тэгэл аавынх нь оронд аав, ахын оронд ах нь болоо явдаг да. За ээж бас хүүдээ бэлгтээ ирсэн байна барилддаг болохоор нь тий. За бэлгээ өгье да тий. За. Энэ таалах байг. Энэ хөө оёж моёг хатах юм дээр хэрүү гэртээ ажилдаа хэрүү? Оо манай хөө сайн гэртээ. Энд ирээд юм их оёж сурсан баг шүү энэ цахаа оёж хадаж. Тэгэл хормоо юм өргдүүлнэ өрөө. Ояал авцхан ирдэг гэртээ байхдаа. Намалцсан үнэ тэгэл хормоо энэ тэр юм өргөдөх тэгтэн. Өөрөө хөвөрдөл уяал авах. За сүрхийн ажилтай хүү юм байна. Аа зогсон гэж ихтэйхэн ямар гоё өнгөтэй юм бэ? За ямар байна? Яг сайхан таарч байна. Гараад өгч. Өнгөрсөн ч гэсэн хайр тэжтэй Мартин наа баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлч Зэсэд хүчний 326 дугаар ангидаар ирж одоо Тэмүүжингийн хаан хүсэлт мөрөөдлийг багхан ч гэсэн биелүүлсэн бах сансан сэтгэлийн тэгтээсэн бах ээж хүү хоёрын ингээд та хоёрын амьдралд одоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Мэдээж амьдралд нь мартагдахааргүй энэ гоё агшныг бас мөнхөлсөн бахаа гэж бодож байна. Тэгээд цэргийн албаа нэр төртөө сайн хаагаад гэртээ буцаараа. Тэгээд ээж ч гэсэндээ бас үгээ захиж хэлэх бах үдэ тий. За миний хувьд сайн албаа сайн хаагаад нэг анги хамт олон 326 дугаар анги хамт олон сайн сайхан бүхнийг хүсье. Цэргийн ангиас ямар ч байсан энэ тэмцээн дуусгаар 24 цагийн чөлөө өгнө гэсэн байгаа. Тэгээд чөлөөгөөрөө бас ээжтэйгээ сайхан тухтайхан шиг ярьж хөөрөлдөж одоо нутаг орныхаа талаар саний хачныг сонсоорой. Тэгээд мэдээж бидний ажил бас биелээ одоо баярлуулж чадсан бах те бас Амар башил. Сандра тий итгэмээрг бас Сандраатай гэж ярьж чаддаг. За ямар ч тач тэгээд ээж нэрлээ, ах дүүс нь эгч нар нь нэрлээ. Тэгээ хэсэгтээ бас халагдах хүртлээ бас нэг уяг болсон бах те. За ингээд цэргийн албаа нэр төртөө сайн хаагаарай. За. Цэргийн баярын мэнд хүргэе. Баярлаа. За. Таансаач ажил өстөн амжилт хүсье. За баярлалаа. Сумих зэрэлээ гэр анирла сүсэрхэн нэрхэд ээж минь бодогдно хүүгээ ирнэгээд сүгээ өргөд хүслээ жилтэл алсын ширтээ Алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ Алсад суугаа ээжимээ амин хайртай шүтээ минь билээ